Монгол улсын ерөнхийлөгч Уханагийн хөрөл сүхийн бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлал цагаан алт үндэсний хөдөлгөөний зорилтуудыг биелүүлэхэд онцгой ач холбогдол үзүүллээ. Монгол улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж байгаа энэ төрийн айлчлал бол үнэхээр одоо үр дүнгээр дүүрэн Монгол улсын ерөнхийлөгч хөрөл сүхийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд мал аж ахуйн гаралтай түүхий дээр эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг дэлхийд таниулж, сурталчлах, брэнд бүтээхийг эрмэлзэж байна. Бүгд найрамдах Итали улс бол дэлхийн ноолуурын зах зээлийн 40%-ийг дангаараа хангадаг. Манай улсын самнсан ноолуурын 80%-ийг авдаг үйлдвэрлэгч улс юм. Өнгөрсөн онд Монгол улс 1000 кг угаасан ноолуур, 533 кг самнсан ноолуурыг Италид нийлүүлжээ. Мөн арьс ширэн бүтээгдэхүүний чанар, шинэ дэвшилтэд техник технологиор тэргүүлдэг Итали улстай хамтын ажиллагааг идэвхжүүлэх нь чухал алхам болж байна. They are very impressive. So for the state visit, there are about 70 mistakes in the За Итали талаас бол одоо Монгол талааг сонирхож байгаа маш их одоо сонирхол байна. Одоо нэн ялангуяа Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөний хүрээнд бол одоо бүр их хамтран ажиллах бол хүсэлтүүдийг тавьж байна. За өнөөдөр энэ бизнес форумд бол Монгол улсын ерөнхийлөгч Уханагийн хөрөл сүхийн цагаан алт үндэсний хөдөлгөөний талаар танилцууллаа. За танилцуулгын дараа бол одоо маш олон Итали талаас бол хамтран ажиллах хүсэлтүүдийг өгж байна. Монгол улсад Имэлтэко ажилтны парк гээд Улаанбаатар хотод байгаа бүх арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг нүүлгэж шийдвэрлэх том төсөл хэрэгжиж байгаа. Энэхүү төслийн хэрэгжиж байгаа яг энээгцэгтэй мөчөд бид нар дэлхийн тэргуун туршлагаадаас одоо судалж энийг хэрэгжүүлэх нь бол маш чухал асуудал. Энэ хүрээнд бол Италийн арьс ширний холбоо, хим материал үйлдвэрлэгчдийн холбоо, за тэгээд арьс ширний паркийн удирдлагуудтай уулзаж, санс солилцож, мэдээлэл авалцаж, тэгээд цаашлаад ямар асуудал дээр ирээдүйд юун дээр хамтарч ажиллах талаар бас нэлээд сайн хэлэлцэж одоо Италийн арьс ширний холбоо болон Монголын арьс ширний холбоо хооронд хамтын ажиллагааны санамжчгийг бол байгууллаа. Монголын ноолуурын холбооноос Монгол улсын ерөнхийлөгчийн Итали улсад хийж буй айлчлалын хүрээнд цагаан алт үндэсний хөдөлгөөнөөс ноолуурын салбарынхан оролцож байна. Монголын ноолуурын холбооны GDP-тэй байгуулсан санамж бичиг нь болохоор ноолуурын салбарт тойрог эдийн засгийг хөгжүүлэх, сургууль судалгаа шинжилгээ, технологиг хөгжүүлэхэд чиглэсэн. Мөн Монголын ноолуурын холбоо нь ачими текстилийн тоног төхөөрөмжийн холбоотой 2011 оноос хойш нэгт хамтран ажиллаж байгаа. Монголын ноолуурын холбоонд иргэдээ текстилийн технологийн төвтөө бөгөөд энэ төвөөрөө сургууль судалгаа шинжилгээ явуулдаг. Монгол улсын ерөнхийлөгч Уханагийн хөрөл сүхийн бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд ерөнхийлөгчийн зөвлөх жавхлангаар ахлуулсан арьс ширний салбарын төлөөлөл Итали улсын Санто Кручи хотын арьс ширний парктай танилцлаа. Too big, we have the minimum. Арьс шир боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг Falconeri компани Санта Кручи хотын Arno паркийн дундын цэвэрлэх байгууламж Poteco лаборатори Arno паркийн арьс боловсруулах үйлдвэр болон Versace брендийн гутлын үйлдвэр зэрэгтэй танилцсан юм. Миний мэдж байгаагаар Монгол улсын арьс ширний салбарт өнөөдөр зарим асуудлууд тулгарч байна. Өнөө цагт олон улсын зах зээл өрсөлдөх чадвартай байхын тулд байгаль орчин дээлтэй тогтвортой үйлдвэрлэл эрхлэх зайлшгүй шаардлагатай болсон. Дэлхийд дахинд байгаль орчин сөрөг нөлөөтэй аргаар боловсруулсан арьс ширийг худалдаж авах сонирхолтой нэг ч хүн үгүй болжээ. за зураг хэдүүлийн Санта Кручигийн цэвэрлэх байгууламж дээр нэрсэн байна. Тэр бол өнөргүүлэх байгууламж. За лагийг бол усгүйжүүлдэг. Усгүйжүүлсэн лага одоо бордоо болгоод тэрийг өөрсдийнхөө тариалангийн талбайд хэрэглэдэг. Гэхдээ мал хүнсэнд бол хэрэглэдэг. Тэгээд
эднийх сая тайлбарлаа штэ. Бүх үнэр гардаг хэсэгдэрээ битүүлээд тэр гарч байгаа үнэрүүдийг тусдаа шугамар саруулад үнэргүүжиж ингэж байна. Тэгэхээр яг Монгол ялангуяа Улаанбаатар хотод маа нөгөө харьгаа цэвэрлэх боломж хаан удаа эсэх үнэрний асуудал хүмүүс одоо ингээд тавгуутаа толгоо өвдөд хэцүү байгаад байна гэж байна. Тэгэхээр бид нар одоо яг энэ цэвэрлэхийн гол зогсож байгаа мөртлөө ерөөсөө үнэр муухай үнэр үнэрсэн юм аа та. Ер нь бол паркинг систем бол бүхэл төрлийн үйлдвэрүүд дотор нь байдаг юм байна. Лага дахин боловсруулцдаг үйлдвэр, тэр хусгын зоригцоог дахин боловсруулдаг үйлдвэр, хороомыг ялгаад авчдаг дахин боловсруулдаг үйлдвэр. Энэ ийм цогц байж ижил ерөөсөө парк гэдэг нэр явах юм байна л гэж би харлаа. Боловсруулах үйлдвэр нь бол ерөөсөө арьсаа боловсруулаад явдаг. Тэрнээс гарсан усыг цэвэрлэдэг. Тусдаа цэвэрлэх байгууламжаас гарсан тэр лагийн дахин боловсруулдаг үйлдвэр нь бас тусдаа гэл ингээл айгу авууштай тийм юмуд ажиллагдлаа. Энэхүү аяллаа хүрээнд бол Итали улсад туршлага судлаад олон сайхан үйлдвэртэй танилцаад явж байна. Тэгээд энэхүү хөтөлбөрийг зохион байгуулж байгаа ажлын албаныхан, цагаан алт хөтөлбөрийнхэн, Монголын худалдаа үжилтрийн танхим болон арширны холбооныхонтой талархал илэрхийлье. Европын улсуудад арьс зарыг одоо бүтээгдэхүүн зарыг гэх юм бол хамгийн дөрвөлээд энэ цэвэрлэх байгууламж дээр хайхар хэрэгтэй юм байна гэдгийг ойлгож авлаа. Тэгээд энэ бусад энэ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийн энэ брендийн бүтээгдэхүүнийг брэнд хөгжүүлэлт эдрийг яаж хийдэг гэдгийг ингээл бас л хараад их гоё бахархаал явууллаа. Versace-гийн одоо энэ загвар зохион бүтээгч нар тий үйлдвэрийн эсвэтэй уулзсан бол том завшаа. Ерөнхийлөгчийн зөвлөх жавхлангаар ахлуулсан Монголын ноос ноолуурын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөлөл бүгд найрамдах Итали улсын Милан хот дэх тансаг зэрэглэлийн бэлэн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд ажиллаж хамтын ажиллагаагаа мөн идэвхжүүллээ. Монгол улсаас хам богд кашмир, хатанд интернэшнл компани зэрэг үндэсний аж ахуйн нэгжүүд эдгээр үйлдвэрүүдтэй урт хугацаанд хамтран ажиллаж байгаа юм. Сайн байцгаана уу? Өнөөдөр Монголоос ирсэн салбар нэгт эрхмүүдтэй үйлдвэрээ танилцуулж, мэдлэг туршлагаа хуваалцаж байгаадаа баяртай байна. Манай үйлдвэр жилдээ 2-3 тонн ноос ноолуур ашигладаг бөгөөд маш нарийн микронтой тансаг зэрэглэлийн түүхийн эдэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манай үйлдвэр тууштай байж ууггүй ажилласаар өнөөдрийг хүрсэн. Та бүхэн ч бас шантралгүй хичээсээр байгаарай гэж хүсмээр байна. Бид бүхний хамтын ажиллагаа илүү батчиж, үр дүн гарна гэж найдаж байна. Манайх бол 2021 оноос хойш Vulcanic компанитай хамтарч ажиллаж байгаа. Жилд дунджаар 200-аас 300 тонн самсан ноолуур эдний компани руу экспортлдог. Энэ компани давуу тал нь гэх юм бол бид нар бол зөвхөн ноолуур худалдаж авах гэрээний үндсэн дээр ажилладаг биш. Яг Монголд байгаа нөхцөл байдал, энэ Италид байгаа нөхцөл байдлыг өдөр болгон харилцан ярилцаж юуг сайжруулах хэрэгтэй бие биендээ маш нээлттэйгээр бүх зүйлийг ил тодор ярьж явдаг нь одоо бидний хамтын ажиллагааны илүү том давуу тал гэж хардаг. Бид нар бол Италийн олон сайхан үйлдвэрүүдийг үзэж байна. Өнөөдөр бид нар Монгол улсаас ноолуураа авч үйлдвэрлэдэг Итали улсын Vulcanic гэдэг үйлдвэрийг үзэж сонирхлоо. Энэ улс бол өөрөө техник технологийн өндөр түвшинд манай салбарын тоног төхөөрөмж гэдэг олон сайхан тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэдэг Итали улсад бидний зорилго бол Италийн энэ дэвшилтэд тоног төхөөрөмжийг Монголдо одоо авч суйрлуулах, утасныхаа чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах гэсэн зорилготойгоор явж их юм үзэж харлаа. Өнөөдрийн альчлал нь Итали Монголын ноолуурын үйлдвэрлэлийн хооронд маш сайхан боломж байгааг харуулж байна. Италийн тал Монголын ноолуурын өндөр чанарыг хадгалахын тулд чанарыг сайжруулах шаардлагатай байгааг илэрхийлж байна. Энэ бол Монголын үйлдвэрлэгчдийн эхний зорилт юм. Хоёр дахь нь арьс ширний үйлдвэрлэлийг нэвтрүүлэх явдал бөгөөд инженер малчид ялангуяа өвлийн улиралд өөрсдийн талыг сайжруулах нэмэлт арга замыг олох болно. The second is from my point of view. Монгол улсын ерөнхийлөгч Угнагийн хөрөл сүхийн бүгд найрамдах Итали улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан Итали Монголын бизнес форумд хоёр улсын 150 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Форум нь хоёр орны бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан хөрөнгө оруулахад чухал түлхэц болдог байна.
удаагийн бизнес форумд оролцож байгаагийн гол зорилго бол эцсийн бэлэн бүтээгдэхүүний чанар дизайныг хэрхэн цаашид улам сайжруулах вэ гэдэг чиглэлээр хамтран ажиллах, түнш хайх, туршлага солилцох зорилгоор ирсэн байгаа. Итали орн маань бол угаасаа хөнгөн үйлдвэрийн хамгийн шилдэг техник технологиг шингээсэн загвар дизайны хамгийн түүчиллэгчийн юм улс байгаа. Итали Монголын бизнес форумд оролцож байна. Тэгээд биднээсээ ирсэн зорилго гэх юм бол одоо түнш одоо буюу хамтрагчаа олох, Италийн бизнесийн орчин сүүлийн үед ямар шуухан байгаа энэ талаар мэдээлэл аваад цагаан алтын хүрээнд биднээс хөрөнгө оруулалтын зээл болон эргэлтийн хөрөнгөний зээл авсан байгаа. Энийхээ дагуу тоног төхөөрөмжийн компаниудтай бас гэрээ хэлцэл хийх зорилготойгоор ирсэн байгаа. Итали улсад форумд оролцож явж байгаадаа маш сэтгэл өндөр байна. Мэдээж миний хувьд бол одоо гутал хийдэг Бэшүүс компани захирлын. Тэгээ миний хувьд бол одоо энэ загварыг тодорхойлдог арь ширний тэргүүлэгч, гутлын тэргүүлэгч их оронд ирсэндээ маш их баяртай байна. Монгол улсын ерөнхийлөгчийн төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх жавхлан болон Монголын хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид газрын дөрөтлийг нөхөн сэргээх, тогтвортой үн цэнийн сүлжээ бий болгох тухай олон улсын хэлэлцүүлэгт оролцож, байгаль дээлтэй аргаар үйлдвэрлэл эрхлэх туршлагаасаа хуваалцлаа. Манай улс 2026 онд COP17 дээд хэмжээний уулзалт арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэж байна. COP17 нь Монголын аж ахуйн нэгжүүдэд өөрсдийн ахиц дэвшлийг харуулах, амжилтын түүхээ хуваалцах, дэлхийн тавцанд өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх боломжийг олгоно гэж үзэж байна. Энэ төрийн айлчлалын хүрээнд хэд хэдэн маш чухал баримтгчүүдэд гарын үсэг зурсны нэг нь бол одоо хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааны санамж жижиг байгаа. Тэгээ энэ хамтран ажиллах санамж жижигний хүрээ бол энэ худалдааны болон хөрөнгө оруулалтын зах зээл одоо хэрхэн яаж тэлэх вэ гэдэг дээр бас тодорхой хүрээ, тодорхой чиглэлүүдийг бол зааж өгснөөр онцгой байгаа. Тэгэхээр өнөөдрийн энэ хамтын ажиллагаа бас дараа жилийн 2026 оны 8 дугаар сард Монгол улсад зохион байгуулагдах нэгдсэн үндэсний байгууллага COP17-гийн хүрээнд хийгдэх ажилтаа бол бас уялдаж байгаа. Хамбогдөгчмэрийн хувьд бол доктортой хөгжил дээр жил болгон хөрөнгө оруулалтыг бол нэмж хийж байгаа. Хойш ч гэсэн энэ ажлыг бол тасралтгүйгээр хийхээр төлөвлөж байгаа. Энэ маань одоо COP17-гийн одоо хурал одоо Монгол улсад одоо болох гэж байгаа. Тэгээд энэ дээр бол одоо хийж байгаа ажлууд маань улам их үр хөгөөж нэмэгдэж хийгднэ. Мал аж ахуйн гаралтай түүхийдэн үн цэнд хүргэн дэлхийн зах зээлд гаргахад Монгол улсын ерөнхийлөгч Хүрэл Сүхийн хийсэн төрийн айлчлалууд гүүр болж байна. Тухайлбал энэ удаагийн айлчлалаар манай улсын үйлдвэрлэгчид ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний чанар, шин техник технологиор дэлхийд тэргүүлэгч бүгд найрамдах Итали улстай хамтын ажиллагаагаа нэг шат ахиулж, Европын холбооны улс орнуудад зах зээлийн тэлэх шинэ боломжийг бий болголоо.